байцааны сонсогчдоо Германы нисэх Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрлагын сүлдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ярьж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг боломжтой байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хүргэж байна. 1991 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар олгогдсон хувьцаагаа хаана өгснөө шалгахыг хүсвэл та өөртөө байрлах түүц машинаар иргэний үнэмлэх 3-1-ийг уншуулан хувьцаа цэсийг сонгон мэдэх боломжтой. Мөн та 158989 дугаарт регистрийн дугаарын эхний 2 үсгийг латин фондоор бичин зай авалгүйгээр 8 оронтой тоогоо үргэлжлүүлэн бичин мессежээр илгээж өөрийн үнэт цаасны компани болон Эрдэнэс таван толгой компани хувьцааны тоош ирэхгээ хараарай. Харин гадаадд байгаа бол www.mcsd.mn хаягаар нэвтэрч регистрийн дугаараараа шалгана. Мэдээлэл авахудаас 712 460 дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн танин нүдээр Дэлхийн монголчууд нэвтрүүлгийг эхэлж байна. За манай нэвтрүүлгийн хувьд Хилийн чандад суугаа монголчуудтайгаа уцаар холбогдоод тэр хүмүүсийн уцны тусламжтай ямар улсад ямар хотод ажиллаж амьдарч байна, за мөн ямар ажил хийж байна гэж одоо ярилцдаг ийм нэвтрүүлэг байгаа. За өнөөдрийн маань зочны хувьд гэх юм бол бас өнөөдөр Болгар улсаас анх удаа холбогдох гэж байна. Болгар улсаас бол өмнө бол хараахан зочин бол оруулж амжаагүй байсан. За тэгэхээр өнөөдрийн маань зочны хувьд бас сонирхолтой сайхан ярилцлага болох болов уу гэж бодож байна. За тэгэхээр бүгдээрээ зочин руугаас холбогдъё. Болгар улс гэдэг улсын тухай одоо бас шинээр мэдэж авцгаах болно гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн хувьд мөн та бүхэн оролцохыг хүсэх юм бол Дэлхийн монголчуудын MJL радио одоо хуудасаар холбогдоод оролцох боломжтой. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв бол ажиллаж байна. За тэгэхээр зочинтойгоо холбогдсон байна уу? Сайн байна уу? За сайн байна уу. Тэгэхээр танд өглөөний мэндийг хүргэх зүг бахад өглөө болж байна гэсэн үү? Өдрийн мэнд. Өдрөө тийм. За өдрийн мэнд. За тэгэхээр манай зочны хувьд Хүрлбаатар огтой Хулан гэж бүсгүй маань Болгар улсаас холбогдож байгаа. Та тэгэхээр юуны манай сонсогчдод өөрийгөө танилцуулах уу? Сайн байна уу? Намайг Хулан гэдэг. Би Болгар улсад эдийн засгийн чиглэлээр сурдаг. Нийтдээ сурч байгаа. Тэгээд ер нь бол энэ шин нэр ирсэн одоо нэг хагас жил болж байна. Тийм байна да. Ганцаар амьдарч. Хагас жил гэхээр тэгэхээр бас энэ хөл хорионы үеэр бол одоо гадагшаа бол хүмүүс ямар ч байсан зорж байгаа юм байна те. Тэгэхээр Болгар улсыг бас зорих боломж бас танд ямар байдлаар олдсон бэ? Ер нь яагаад энэ улсыг сонгох болсон бэ? Би сургуулиуд тэгээд засгийн газрын тэтгэлэг Болгар Монгол улсын орон засгийн газрын тэтгэлэг аваад тэгээд явсан. За тэгэхээр миний хувьд одоо жишээ нь Болгар улсын тухайг үнийг хэлэхэд бол мэдээлэл бага зэрэг муутай л байна. Ягаад гэвэл Болгар гэдэг улсыг за юу гэдэг Турк, Грек ч гэдэг юм уу бусад ингээд ойролцоо байдаг улсуудаас нь ялгаж нэг их сайн мэдэхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар ч байсан очоод 6 сар болж байгаа гэхээр яг энэ улстай танилцаад мэдээлэл бол нэлээд дэжгүй сайтай байх гэж бодож байна. Тэгэхээр онгоцны буудлын дээр ингээд буугаад Болгарт бас ирэхэд анхны сэтгэл ямар хөө байгаа бол? Ирэл айгүй их баярлж ирсэн. Тэгээд нөгөө нэг орж ирээд тэгээд ингээд шинэ юм хийсэн айгүй баярлалаа. Тэгээд अपनी хувьд болохоор миний харснаар бол эртний Болгарын барилгууд нь айгүй гоё. Эртний Европын барилгууд байдаг. Яг түүх хэсгэрээ тийм их барилгуудтай. Бусад хэсгэрээ нөгөө нэг би түүхийн талаар яг сайн нөгөө нэг мэдээлэл нотой байдаг. Нөгөө нэг Монгол шиг нөгөө нэг нийгэмтэй байсан. Тэгээд тийм учраас нөгөө нэг одоо Монголд байдаг Орсын барилгууд гэдэг шүү дээ. Өчний тийм барилгууд айгүй ихтэй. Тэгээд яг нэг шинэ сүүлийн тийм шилэн барилгууд дээр нэг юм 3 төрлөөр яг нэг жигэд биш. Энэ орчинтай тэгээд хүмүүсийн хувьд болохоор яг нэг Монгол шиг хүмүүс гэдэг зан ариун шинаа айгүй тийм зөвлөнд сайхан
хөрслөг яг ирээд бол нэг амар гадаадд ирсэн мэдрэмж төрж байгаагүй. Харцсангүй гайгүй нэ тий. Тийм. За тэгэхээр мэдээж одоо сүүлийн залуучуудыг хараад ах чинь Англи, Америкч гэдэг юм нэг иймэрхүү нэлээд гадагшаа сурах хандлага их байгаад байдаг. Тэгэхээр Болгар улсын тухай за яг тэтгэлгүй бол ямар ч байсан өөрийн хувьд бол илүү давуу тал болсон гэж ойлгож байна. Гэхдээ өөр зүгээр энэ улсыг сонгох шалтгаан нь өшөө юу байсан бол Монголд байхдаа ямар мэдээлэлтэй байсан бэ? Би зүгээр нэг ч их мэдээлэлтэй байгаагүй. Тэгээд Болгар улс нөгөө нэг хэдэн улсуудын талаар дундаас нөгөө нэг сонгож явах байсан. Тэгээд Румын улсыг сонгосон байж байгаад манай гэрийнхэн Болгар улсанд хамаагүй дээрээ гэд тэгээд Болгар болсон. Европ гэдэг би нөгөө Европ явж сурах юм. Тэгээд Европ гэдэг Болгар тэгээд тэгээд энэ амьдрах зардал нь ер нь гайгүй хэрцэнгүй. Бусад Европын арай гайгүй байдаг. Тэгээд тийм нэг Өөрөө ч байгаа газар бас ер нь ямархуу онцлогтой бай. Одоо яг Болгарын нийслэл байна уу эсвэл арай нийслэлээс өөр газар байгаа болов? Би Болгарын нийслэл София хотод байгаа. Тэгээд энэ ч ер нь Болгар айгуу тийм дулаахан орон сая 100 гэхэд 40 градус одоо намар болж иж нэг 20 градус байгаа. Тэгэхээр тиймэрхүү. Болгарт ер нь монголчууд маань бас хэрэг байдаг юм бол монголчууд ер нь одоо холбогдож үзсэн хүмүүс байгаа юу? Бага монголчууд ер нь цөөхөн бусад орнуудчиг айгуу олуулаа биш. Энд чи манай сурдаг нэг 2 хүн байгаа. Амьдртаа нэг 4 байдаг баг шүү. Тэгээд элчингийн хэсэг хүмүүс нэг тиймэрхүү. Благоврадгийн хотод монголчууд айгүй сурдаг. Америкийн нэг их сургууль өгдөг тэнд монгол оюутнууд айгүй их. За хоёлаа юу яйдэх вэ? Одоо өөрөө ч утас Wi-Fi-гаар холбогдвол Wi-Fi-гийн салах нэг баг зэрэг тийм гацах юу байна. Тэгээд утсаа бас хэвтүүлчүүл камер нь илүү зүгээр юм болов уу гэж бодож байна. За би энэ хооронд нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хүргэдэг. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв бол хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр 1991 оноос хүмүүс хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу одоо цэнхэр ягаан тасалбар ингэж тараагдаж олгогдож байсан. Тэгэхээр энэ хувьцааг бол одоо өгсөн одоо хаана байгаа кийг бол шалгах юм бол та бүхэн түүц машинаас шалгах боломжтой. Түүц машинд иргэний өмнөх болон хурууны хийгээ уншуулад за мөн 15 89 гэсэн дугаар руу регистрийн дугаараа бичээд эхний 2 хэсгийг нь бол латинаар бичих шаардлагатай байгаа. За минийх бол чинь HA гэхэд KHA гэж бичээд ингээд регистрийн дугаараа бичиж шалгахад за минийх энэ өмнө цэнхэр ягаан тасалбар болон Эрдэнэс толгой хувьцаат компани хувьцааны тоо ширхэг бол ийм мэдэх бол боломжийг олгож байгаа. За мөн одоо гадаадаас холбогдож байгаа хүмүүсийн хувьд болохоор MCS D-MN гэсэн хаяг руу холбогдоод за мөн өөрийнхөө хувьцааны мэдээллийг шалгах ийм бол боломжийг олгодог байгаа. Тэгэхээр мөн та энэ талаар мэдээлэл авъя гэх юм бол ажлын өдрүүдэд өглөө 9-өөс 17 цагийн хооронд 72 тэг 6 тэг 4 60 гэсэн ийм дугаараас мэдээлэл авах боломжтой байгаа. За мөн та бүхэн бас үнэт цаасуудаа сүүлийн үед хүмүүс хадгаламж хэлбэрээр бол маш их хувьцаа авах, ийм арилжих ийм боломжуудыг бол олгодог болсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг саялсан байгаа. www.mcs.d-mn гэсэн хаягнаас гадаадд байгаа хүмүүс маань одоо орч мэдээллийг авах ийм боломжийг бол олгодог байгаа. Тэгээд би бас түрүү хэлсэн. Миний хувьд бол энэ сайт руу ороод шалгаад үзсэн байгаа. Тэгэхэд бол ямар ч байсан хувьцаа бол 1072 хувьцаанд бол бүртгэлтэй байна. Гэхдээ одоогор бол дансаа нийлгэж хамжаагүй байна гэсэн мэдээлэл харагдаж байлаа. Тэгэхээр ямар ч байсан та бас өөрийн ингээд дурын брокеринг компаниудтай холбогдоод энэ хувьцаагаа бол одоо мэдээлэл авах ийм боломжийг бол ногдол ашиг авах ийм боломжийг бол олгодог юм байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үнэт цаасны төвлөрсөн төв хамтран бол ажиллаж байгаа. За өнөөдрийн зочны маань хувьд Болгар улсаас бол холбогдож байгаа. Тэр үргэлжлүүлэн бүгдээрээ Болгартайгаа холбогдъё. За байна. За. Энд.
За тэгэхээр хоёулаа яриагаа үргэлжлүүлээ. Тэгэхээр одоо бас ярианы адил гайг болсон болоо гэж бодож байна. За тэгэхээр Болгар улсад өөрөө чи хувьд бас одоо суралцж байгаа гэсэн ямар чиглэлээр суралцж байна? Ямар хэлтээр бас хичээлээ үзэж байгаа вэ? Би экономик хичээлүүд судалж байгаа, экономикийн чиглэлээр судалж байгаа. Тэгээд хичээлүүд маань бүгдээ Болгар хэлээр ордог. Тэгээд одоо сая 9 сарын 20-наас эхэлж хичээл маань орсон. Өмнөх жилдээ болохоор нөгөө хэлний бэлтгэлийн жил байсан. Тэгээд энэ жилээс яг Болгар хэл дээр цэвэр үзээд явж байгаа. Болгар одоо хэлний бэлтгэлийн хувьд тэгэхээр өөр өөр гадаадаас бас ямар бусад орноос ямар одоо хүүхдүүд суралцдаг юм бол? Манай хэлний бэлтгэлийн группт бол 2 Вьетнам байсан. Ер нь энэ Вьетнам хүмүүс айгүй их суралцсан билээ. За. Тэгээд бусад орнуудын хүмүүс, турк хүмүүс байсан. Украин, нэг ийм 3 хүмүүс ирж суралцдгийг бол анзаарсан. Тэгээд бусад улсуудын талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо өөрөө чинь Болгарт нэг өдөр нь бол хэрхэн өнгөрч ийн өглөө их хвчлэх хэдэн цагт босоод за хичээлдээ хэдээс хэдийн хооронд суудаг энэ ямархан хэмнэлтэйгээр өдрийг бол өнгөрөөдөг бол их тогтсон хэмнэл авахгүй нэг хичээлүүдийн нөгөө хуваар маань бас нөгөө нэг цаг нь өөр эхэлдэг. Тийм болохоор яг тогтсон дэглэн байхгүй. Гэтэ юу ч гэсэн өглөө босоод за нэг 9-10-ийн үед босдог. Тэгээд хөвчлийн өсөө үед босоод гэртээ цагаа угаад тэгээд өнгөрөөж агаад тэгээд хичээлийн цаг болохоор сургууль руугаа яваал сургууль хичээл үзчихэл тэгээд буцаал ирдэг тэгээд хөвчлийн нөгөө нэг цаг гэртээ өнгөрөөдөг тэгээд зарим чөлөөт цагаараа заримдаа гарч найзуудтайгаа уулздаг. Одоо болохоор нөгөө нэг гадаа хөтөн болсон болохоор нэг гадагшаа гарахгүй л бас одоо нөгөө нэг борооны үлрэл эхэлсэн. Бороо ороод тасрахгүй бороо. Бас нэг онц өдрийн өнгөрөөдөг юм байхгүй. Тэгэхээр сая бас найзууд гэж хэлсэн нь Болгар одоо хүмүүстэй бол найзлын хөрлөөд эхэлсэн үү эсвэл монгол хүмүүстэй л хуулж байгаа юм болов? Монгол хүмүүстэй уулздаг юм аа. Тэгээд нэг Болгар найзуудтай болсон зөндөө их Болгар найзтай талаа тэгээд тэд нартайгаа би гэтээ Болгар хэлээр ярьдаггүй жоохон ярьж сураагүй л байгаа. Тэгээд англиар л харьцдаг да. Энд ер нь хүмүүс нь хөвчлэн англи хэлтэй байх нь хэлдэг. Ер нь гудамжинд ямар ч хүнээс англиар юм асуусан хариулцдаг. Айгуу тийм англиний мэдлэг сайтай хүмүүс байдаг. Тэгвэл бас миний төсөөлжсэнээс бас нэлээ өөр юм бидвэл залуучууд бол англиар бол дажгүй Болгарт очих юм бол ойлголцоод явчих боломжтой юм. Тэгэхээр өөрөө ч үед ингээд гадагшаа орн одоо өөр улсад очихоор за магадгүй цаг агаарын үед бол сая хэлж байгаа бороотож гэдэг юм уу зам бол халуун байна гэж. Тэгэхээр өөрөөр одоо хоолундны үед хэр таарж ийн хэр Болгарт тасч эхэлж байна. Ер нь орчин нөхцөл байдалтай бол ер нь тасаад энтхийн хүн шиг л болцсон. Гэхдээ хоол одоо адилхан нөгөө бусад хүмүүсийн хэлдгээр л махандаа л жоохон таараа нэг махан жоохон амтгүй. Тэгээд махан жоохон амтгүй байдаг. Тэгээд бусдаар бол хоолнууд нэг амар өөр хоолнууд байдаггүй. Ер нь бас л дөхөн. Тэгээд онц нэг тийм онцгой хоолнууд байдаг энтхийн тийм хоолнууд байдаг. Бусдаар бол бүгд адилхан дөө. За ямар ч байсан тэгэхээр Болгарт бол очиод бол одоо харьцангуй дээш ч байна гэж бол ойлгож байна. Ер нь зүгээр яг гадаадд байгаа ялангуяа суралцж байгаа хүмүүсийн маань болохоор хэлийн суралцсан, хажуугаар нь соёлын суралцсан. За тэгээд дээр нь удаад ихээр босод одоо юу гэдгийг тэнд ажиллаж амьдрах гэдэг илүү туршлагаас хоримтлуулаад явдаг болов уу гэж харддаг. Тэгээд өөрөө ч өөр одоо энэ чиглэлээр хичнээн жил суралцах төлөвлөгөөтэй байна. Ер нь цааш идэх төлөвлөгөө бас ямар хөө байгаа бол? Би ч одоо бакалаврын 1-р курс шүү дээ. Тэгээд 4 жил суралцаад инженери ер нь бол үлдэхгүй. Нэг манай гэрийнхэн намайг өөр тийшээ сургах гэж ярьж байгаа. Гэтэ юу ч гэсэн энэ эхлүүлсэн юм дуусгана. Бакалавра дуустлаа бол инженери байна. Тэгэхдээ ер нь ингээд нөгөө тасаад ирэхээр айгүй хэцүү мөлий явна гэж бодохоор
басаад жоохон эндээ хорогдоод тэгж санагдчихжээ. Түрүүн бас тэтгэлгээр суралцж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энэ балгаар руу бас суралцъя гэж залуучууд маань сонирхох юм бол ямар хөө байдлаар хөөцөлдөх боломжтой бол? Нөгөө боловсролын яамны сайт байдаг. Тэгээд эсвэл Facebook ч юм уу тэгээд тиймэрхүү юм дээр нөгөө мэдээлэлүүд гараад идэг. Одоо Унгар, Украин гэх бусад улсууд байдаг. Тэнцээ ороод тэгээд тэнцэнээс нөгөө мэдээлэл уншиж байгаа л бүртгүүлээл. Тэгээд эхлээд би бол эсэ биччихсэн. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг талаар одоо бусад их сургуульд нөгөө нэг apply хийдэг шиг нөгөө өөрийнхөө мэдээлэл одоо авсан шагнал урамшуул хийжсэн янз бүрийн нөгөө нэг одоо юу ч гэдгийг нэг тиймэрхүү юмудаа бүрдүүлээд өгөөд тэгээ эсэ бичээд тэгээд эхний шатанда тэнцэх юм бол дараагийн шатанд ярилцлаганд ордог. Тэгээд ярилцлаганд орж исэн тэгээд тэнцснийхаа дараа тэгээд нэлээд удсан эмчээр ирэх гэж 6 сард 20 оны 6 сард тэнцээд тэгээд нөгөө нэг цар тахал гэдэг нөгөө нэг бас яг л дэлхийд даяараа нөгөө жоохон хэцүүсэн тэгээд ийшээ сургууль руугаа нөгөө нэг яг бүртгэлтэй болох гэж нэлээд удсан визэндээ авах гэж учраа болохгүй нөгөө Бээжин рүү явж визэнд авах хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө Бээжин рүү явах ямар ч аргагүй. Тэгээд онлайнаар гэж нөгөө инженерс материалуудаа бэлтэж агаад шуудангаар явуулаад тэгж визэндээ орж исэн. Гэтэ одоо бол ихгүй байх гэж бодож байна. Тийм. Нэлээд их юм болж ирж ирсэн. Тэгээд энэ жилийн 4 сард ирсэн. За ямар ч тач бол хамгийн миний ойлгосноор бол эссе бичих эхний шалгуур юм байна. За бодвол бас хэлний мэдлэг байх бах тий. За тэгээ мөн Бээжин рүү бас материалаа бол явуулж ингэж бол ирэх ийм боломжтой гэж ойлгол зүгөө тий. Тэтгэлийн үед болохоор одоо сургуулийн төлбөр байна уу эсвэл бас бусад амжиргааны зардлууд иймэрхүү зүйлүүд байдаг юм болов? Миний сургуулийн төлбөрийг болохоор Болгарын засгийн газраас төлждөг гэж бодож байна. Юу ч гэсэн сургуулийн төлбөр би төлдөггүй. Дээрээс нь сар болгоно нөгөө стипенд авдаг. Стипенд нь болохоор 248 лев байдаг. Тэр нь болохоор нэг Монгол мөнгөөр нэг 500 мянган төгрөг хавцаа. Гэтэ тэгээ ер нь бол амар юу мөнгө хэмж чаддаг хүнд бол ер нь хүрэлцэн. Тэгээд миний хувьд бол жоох хэцүү л дээ. Гэрээсээ жоох мөнгө аваад тэгээ энэ ч бас нөгөө нэг заримдаа киноны зураг авалт интернет оролцдог нөгөө Аз болохоор кино зураг авалтанд аягүй оролцуулдаг. Тэгээд тэргээрээ бас мөнгө олоод ер нь аягүй байдаг. Тэгэхээр юмны өртгөний юм хэр үнэтэй. Нэг удаа хоолнд орох за сая ингээд 500 мянган тэтгэлэгтэй байлаа гэж Монгол мөнгөөр төсөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг өдөрт ер нь зардал бас хэр их гардаг юм болоо. За нэг хоолны газар ер нь дундаж айгүй бүр амар тасархаа биш ер нь дундаж айгүй дэжгүй ресторанд ороход бол нэг 5 хоолч гэдэг юм уу нэг хоол бол нэг ойролцоогоор 10-аас за 20 левийн хооронд байдаг. Тэгэнгүүт Монгол мөнгөөр нэг 17,000-аас нэг лев чинь 1700 хэвцээ байдаг хаа. 17,000-аас нэг 30,000 төгрөгт бол хангалттай айгүй хөрхө хоол идээ тэгээд уух юм ч юм уу аваад тэгээд болчдөг. Ерөнхийдөө тийм би бол ресторан ороход нэг 20 левээс ерөөсөө хитэрдэггүй. Тэгээд тэгээд бусад юмуд нь одоо нэг сүү гэхэд бол нэг 3,000 төгрөг хэвцээ. Ер нь хайрцангууд дэжгүй байдаг. Бас ч гэж тэгвэл боломжийн юм байна тий сонсдог бодоход. Тийм. Айгуу дэжгүй. Болгар хүмүүсийн хувьд хөвчлэн ямар ажил одоо ямар төрөл эрхэлж जैन за дээр нь одоо юу гэдэг уламжилт гэдэг юм уу ер нь илүү онцлог уус болгонд байгаа гэдэг чинь зарим газар одоо зарим хотуудад тэгэхээр одоо ийм машины үйлдвэртэй энүүнд бол хөвчлэн одоо гол зүйл нь байдаг гэдэг юм уу за Монголд бол жишээ нь за Эрдэнэтэд жишээ нь юу гэдэг гогч гэдэг юм уу тиймэрхүү газруудаас хамааралтай байдаг гэдэг юм өөрөө чи ажилласнаар бас Болгарт яг гол тийм гадагшаа гаргадаг эсвэл нэрийн хууц болсон зүйл нь юу байдаг юм болоо жимс ногоо айгүй ихтэй дулаан орон тэгээд ерөөсөө гадуур шин жимс ногоо айгүй их өдөг тэгээд жимс ногоо бас айгүй хямдхан тэгээд дарс үйлдвэрлэж экспортлдог юм шиг байсан нэг хэлт анзаарсан судалснаар тийм тэгээд нэг амар
тийм ер нь яг жимс магоолох. Бусад талаар бол нэг сайн тэгвэл энэ хүн анзаардаг яг нэг. Ааха. Боломжтой бол хоёулаа нэг цонхороо ч юм уу харуулад ер нь миний хувьд бас Болгарыг нэг харах юм бол илүү төсөөлөл сайн буух юм болоо гэж санагдаад байна. Нэг бороод байгаа юм. Хотын төв. Оо за. Яг хотын төв гэсэн. Энэ амар том нэг төв зам. Тэгээд тийшээ одоо тэнд нэг хөшөө байгаа. Оо за. Советын хөшөөтэй. Энэ болохоор энд нэг бас нэг Орлон мост гэдэг нэг бүрэгдийн нэг мост ч юу гэдэг лээ. Гүр тэгээд ерөнхийдөө нэг жишээ нь бол нэг хүчний гоё барилгатай нэг тэгэл нэг иймэрхүү зөв ер нь бол бас илүү одоо эртний барилгуудтай талтай юм байна. Тэгээ өндөр гэхээсээ бас дунд зэргийн иймэрхүү барилгууд их хвчлэн байдаг уу? Яг түүсгээр айгүй иймэрхүү барилгууд их байдаг. Тэгээд түүс бусад одоо хэсгээр болохоор нэг монголчууд нэг 9 дахь барилгууд байдаг шүү дээ. Өксөнөөс 9 дахь барилгууд. Тиймэрхүү барилгууд байдаг шүү барилгууд айгүй олон байдаг. Бас над харсан чи ингээд яг нөгөө замын төгжрээч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд бас эртний хэсэгт эртний одоо барилгуудынхаа өв соёлтэй. За тэгээд дээр нь хөшөөгөө иймэрхүү зүйл харагдаж байгааг нь бодох юм бол илүү яг нэг хуучин Европ гэдэг тал руу тийм Советийн хөшөөнүүд их байдаг. Ер нь хөшөө айгүй ихтэй тэгээд өөрчлөн үлээ. Төгжрөл гэснээс төгжрөл юм байдаггүй. Би ирээд төгжирч үзээгүй баг. Тэгээд сургууль нь ойрхон уу эндээс хэр зайтай вэ гэрээс нь? Манай сургууль одоо студентский град гэдэг оюутны хотхон гэдэг нэг тийм хэсэг газар байдаг дүүрэг шиг. Тэр газар болохоор энэчнээс нэг 6 км-ийн зайтай би тэгээд сургууль руу явахдаа метрогоор явцдаг. Тэнд аягүй олон нөгөө нэг одоо хөдөөний оюутан гэх юм шиг нөгөө нэг хотын биш нөгөө нэг бүсэг жижиг хотхон тосгоноос ирсэн оюутнууд одоо тэнд байдаг нөгөө нэг оюутны байрнууд аягүй олон байдаг. Тэгээд 2-3 том их сургууль байдаг. Тэгээд нөгөө тэнцээ яг нөгөө нэг тийм оюутнуудын амьдардаг хэсэг. Тэгээд аягүй их бужигнсан тэгээд нэг тиймэрхүү байдаг. Тэгээд нэг амьдрахад надад нэг тааламжтай бол санагдаагүй. Тэгээд би ийшээ нүүж ирээд. Тийм. Тэгэхээр тэгээд Монголоос ирсэн оюутнууд ер нь бол дотор байранда байдаг шүү. Дотор байранд ямар ч ус өрөөндөө бол харж хахад ганцаараа байдаг юм шиг байна тийм. Би дотор байранд байдаг. Өөрөө ч болохоор зүгээр тусдаа би зүгээр түрээсэлж байгаа. Тэгээд дотор байр маань нөгөө нэг нэлийн хуучны тэгээд нөгөө нэг энэ бас жам ихтэй тэгээд би жоохон хэцүү байдаг л. Тэгээд цухтагаад оюутны байрнаас гарсан. Түрүүн бас хэлжсэн Болгар одоо залуучуудтай нөхөрлөөд үзэхэд ер нь Монголоос ирсэн гэхээр ямархуу талаар хүлээж авч байгаа ойлголт хэр байдаг бол бас Аз хүмүүс нэг их байдгүй гэсэн дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар нэгэн ялгаа гарч ирнэ гайгүй. Анх ихчээд айгүй хэмзүүлжсэн хүмүүс ингээл нэг амар хараад байгаа шиг санагдал. Тэгээд хит удаа хятад гэж бодолж исэн. Тэгээд шоглох маягаар ингээл хятадаар ирж байгаа юм шиг ингээд юу яаж магаад тэгээд хятад гэж бодож исэн. Тэгээд нэг тийм хүмүүс байдаг заримдаа л тохиолддог. Тэгээд зүгээр яг хүмүүстэй нэг ингээд танилцаад найзлангууд Монгол гэхээр айгүй гой хүлээж авдаг. Тэгээд бас энэ тийм ахлах сургуульд нэг түүхийн хичээлд Монголын талаар нэг юм орд юм шиг үлээ. Тийм их жоохон мэдлэг бол байсан. Энэ Болгарууд нэг Монголоос гаралтай ч үл нэг тийм үед нэг түүх яваад байдаг. Гэхдээ тэр нэг ойлгомжгүй юм билээ. Жоохон нэг тийм төрк мөрөгтэй холилдсон бах юм болоод байдаг. Тэгээд тийм ер нь Монгол гэхээр ер нь гайгүй хүлээж авдаг. Тэгээд энэ ч бас Монголын мэдлэгүүд ер нь яг Чингис ханаараа л
хязгаарлагдчихлээ. Тэгээд Вьетнамчууд аягүй гэжсэн. Тэгээд нөгөө нэг Вьетнамын Болгаригийн релизүүд бас аягүй болсон байт юм билээ. Зөв. Тэгэхээр Вьетнам гэсэн Болгариын залуучуудыг ажиглаж явах за юу гэдгийг Хятад, Япон гэл оюутнууд гэх юм бол илүү бас хичээл номдоо одоо шамддагч гэдэг юм уу. За одоо жишээ нь компч гэх юм бол дуулж бүжиглэх дуртай ч гэдэг юм нэг тиймэрхүү имиж байгаад байгаа ч гэдэг Болгар оюутнуудыг чи хэрвээ залуучуудыг одоо дүгнээд хэлэх юм бол ямар хуу бас онцлогтой байдаг юм болоо. Хичээл номын хувьд гэсэн үү уучлаарай. Тэр нь яг чөлөөт цагаар нэг хөвчлэн яаж өнгөрөөдөг үү тий бас За хичээл номын хувьд бол нэг амар хичээл номд анхаарал өгдөг санагдаагүй. Тэгэл дундуур айгүй их мэгцнээс гадж яваад ер нь хичээл номонд бол нэг амар анхаардаг санагдаагүй. Тэгээд залуучууд нөгөө миний таньдаг хэдэн хүмүүсээс бол их сургуульд сурахаас илүү нөгөө нэг технологийн нэг тийм компани одоо гадаадын тийм компаниудад аюул шууд ажилладаг. Компьютер нэг тэрийгээр тийм юмнууд байдаг юм билээ. Тэгээд чөлөөт цагаараа болохоор ер нь аюул гадуур одоо хөшин залуугүй гадуур аюул цаг өнгөрөөдөг. Тэгээд манай найзууд болохоор нөгөө дугуй ундаг. Скейт ундаг нэг тиймэрхүү найзууд байдаг. Тэд маань болохоор тэгээд 100 оны үед тэгээд хичээл ажилгүй үедээ энэ одоо Монгол нэг фантам гэж байдаг шүү дээ. Тийм. Яг энэ нэг фантам шиг нэлээд том юм байдаг. Тинчээ тэгээд цагийг өнгөрөөгөл. Ер нь хүмүүс нэг тийм тайван тэгээд гадуур айгүйх ингээд холхол явж идэг. Монголчууд болохоор айгүйх яараас ингээд ийш тийшээ явж идэг шүү дээ. Энэ тийм ингээд нэг удаан суудаггүй гэх юм уу одоо. Тэгэнгүүт энтхүү хүмүүс нь ингээд хийх ажилгүй юм шиг годомжинд ингээд ер нь ингээд энэ тийм парк дээр энэ айгүйх парк байдаг. Тэгээд энэ паркуудад ингээд хүмүүс нь ингээд айгүй тайван сууж идэг. Тэгээд дан ажил шингээ хөвд нөгөө хүмүүс айгүй тайван. Тэгээд би бас эцээ ирээд тэрийг яг мэдэрсэн монголчууд л айгүй их тийм яардаг нэг тиймэрхүү хүмүүс тэгээд энэ хүмүүс л айгүй тайван нэг тиймэрхүү л гэдэг юм лээ. Тэгэхээр одоо юу гэдэг залуучуудын хувьд намайг Солонгос суралцж байхад бол одоо шөнийн баг 3-4 цаг хүртэл хөл хөдөлгөөнд хасрахгүй ер нь газрууд их гэрэлтэй гэгээтэй байгаад идэг байсан. Яг наадч бол ямар хөө байдг юм болоо. Энд чинь ерөнхийдөө их газраараа ер нь 11 өнгөрөөл намгүй болчдөг. Тэгээ яг нөгөө нэг одоо хотын яг нэг хэсэг төвөөр нөгөө нэг одоо ресторан, бар одоо янз бүрийн нөгөө нэг яг хүмүүс нөгөө нэг орой нөгөө нэг одоо шоудах гэж гарах үеийн нэг тийм нөгөө нэг хэсэг газрууд нь бол яг нэг хөл хөдөлгөөнтэй байж байгаа. Одоо энэ бусад хэсгээр бол ер нь амгүй. Коронавитой холбоотойгоор ер нь одоо Болгар улсын хувьд бол яг хэр вирус тархалт нь хэр байна, вакцин одоо энэ яг талаар бол мэдээлэл нь хэр байгаа бол ер нь бүх хүмүүс нь вакцинд хамрагдсан баг шүү. Би бол 6 сард хамрагдсан. Тэгээд намайг 4 сард ирэхэд хинч маск зүүддэггүйсэн. Одоо ч хинч маск зүүддэггүй. Тэгээд нөгөө нэг одоо дэлгүүр том дэлгүүрлөө орох ч юм уу эсвэл нийтийн төвшөлт сухт яг маск зүүхийг шаарддаг. Тэрнээс гудамжинд бусад ер нь ихэнх газруудад ер нь маск зүүдэг. Ер нь 4 сараас хойш тийм байна. Хичээл дээр болоо жишээ нь хичээл бол хэвэн л явагдаж байгаа юм. Хичээл дээр бас маск зүүж байгаа эсвэл зүүхгүй болов? Хичээл дээр зүүмээр байгаа зүгэл зүүмээрг байгаа нь тэгэл тайлал гэж дэш нэг амар нөгөө нэг юу байхгүй. Тэгээд мартчихлаа. За тэгэхээр ер нь өөрөө ч бас ирээд бол ойдын сар бас мэлгээр Болгарын бас хаагур явж үзсэн юм. Магадгүй хүмүүс аялал жуулчлалаар очиж үзье гэж сонирхож байвал ямар газрыг бас санал болгох бол өөр чин таалагдсан. Энд чи айгүй олон нөгөө сүм байдаг. Ортодокс өөрчн би нөгөө шашны сайн мэдлэг бас болохоор энд чи бол айгүй олон төрлийн нөгөө сүмүүд байдаг. Айгүй гоё том. Гоё том зурагтай тэгээд ер нь сүмүүдээр нь ирж орж үзүүлэх гоё. Дээрэс нь энэ нэг юм хэлэх юм чи жинжи яг нэг Улаанбаатар шиг нэг санагддаг. Яг урдаа нэг уултай, богдуул шиг уултай. Витошагийн уул гэдэг. Тийм тэгээд яг нэг Улаанбаатар шиг болохоор айгүй бас айгүй зүгээр. Тэгээд Витошагийн уул руу
бас гарч үзэж тэнцээ нэг жижигхэн хүрхрээ байдаг гэсэн. Энд ч бас аюул олон төрлийн аюул олон том хүрхрээнүүд аюул байдаг юм лээ. Өөр гудамжныхан нөгөө нэг хоолнуудыг бас идэж үзэл аюул сонирхолтой. Ийм гудамжаар явж байгаа нөгөө түрк хоолны жижигхэн газрууд байдаг. Тэгээд дюнер эдэргээд тэдэнд аюул од. Тэгээд дюнер мөнөр нэг тиймэрхүү юмнууд идэж үзэл бас сонирхолтой. Тэгээд хотын төвөр нь яваад далай байгаа. Нөгөө хар тэнгис. Тийшээ бол нэг 5-6 цаг машинаар яваад очиж. Тэгээд би сая 170 явж ирсэн далай өстэй гоё юм билээ. Тэгэлгүй ах нэрээ болгоороос хар далай гэдэг нэлээд тэрнгүүрээ бас алтартай байх шүү тий. Зөвхөн бол ер нь хүмүүс яг тийшэл явчихдаг юм лээ. Монголчууд хөдөө явчихдаг шиг. Тэгэл хүмүүс нь бол далай яваал. Магадгүй зүгээр бит хоёр яриаг бас Монголд хүмүүс асаад ялангуяа залуучууд одоо би нэг гадаадад очиж сурж үзье даа гэж бодож байгаа. Өөрөө чи хувьд мэдээж одоо таалагдж байгаа зүйл таалагдахгүй зүйл бүгд шин дээрээ байгаа хөх гэж бодож байна. Тэгэхээр ер нь гадагшаа очиж сурыг гэж бодож байгаа хүмүүс юун дээр илүү анхаармаар нь өөрт чинь бас ямар асуудлууд илүү тулгархаар юм байна. Ганцаараа ингээм амьдраад үзэхэд. Би одоо манай найзууд нөгөө одоо гадагшаа явгангууд миний ганц хэлдэг юм болохоор Монголоос нөгөө сүйдээсээ энэ төр авч явах гэж хэлдэг. Сүйдээсээ одоо борц гэдэг юм уу тэгээд нөгөө Монгол хоол айгүй сандын мэлээ. Тэгээд нэг тиймэрхүү юм. Тэгэл тийм ер нь харьцангуй гайгүй юм. Тэгээд нөгөө нэг ямар хайр характер ирж байгаа ш тэгэл нөгөө адилхан л улс орон юм чинь тэгээ ерөнхийдөө хэцүү гайгүй санагддаг. Тэгээ ер нь нөгөө улсаас судлаад өөрийнхөө нөгөө шаардлагатай юмудаа цуглуулаад тэгэхээр гайгүй дээ. Тэгвэл аяллаар очиг гэвэл нөхөртөг хэрэг байх бол онгоцны хувьд одоо жишээ нь Болгаарлуу нисгэд яаж явж ин за мөн одоо буудал тий өртөг ер нь ямар хөө ойролцоогоор хэд байх бол онгоцны зардал бол би Франкфуртээр дамжиж ирж байсан. Тэгэхэд бол нэг 2 сая гаруй бараг 3 сая шахуу төгрөг болж байсан. Гэхдээ Туркээр бас ирж болт юм лээ. Стамбулаар дамжиж ирж болох юм лээ. Тэгэхэд бол зардал нь бол хэрцээгүй бас бага болох гэж бодож чинь Туркээр. Тэгээд буудал зочид буудлын хувьд Airbnb гэж үүдэг нөгөө нэг энэ сайт гэдэг тэргээр авахд бол ерөнхийдөө нэг өдрийн 20-оос 40 левийн хооронд байдаг. Одоо Монгол мөнгөөр нэг 40,000-аас эхлээд гэсэн үг. Тийм Airbnb авч болно. Буудлын талаар бол сайн мэдгүй байна. Бас нэг адилхан ойролцоо үнэтэй байгаа. Тэгээд ирээд хоол хүнс ер нь идэж уух юмд бол одоо аяллаар ирэхэд бол нэг амар нөгөө нэг шинээр ингээд идэж туршиж үзэж байгаа хоолнууд нь бол нэг юм үнэтэй байхгүй. Тэгээд нөгөө бүр амар одоо түрүүч хэлсэн шиг нэг ресторанд ороход нэг өсрэл 20 лев тийм тэгээд ямар ч гэсэн өртгийд бол Монголоос бас төдийлөн их зөрүүтэй бол биш юм байна гэж ойлголоо тийм төгсгөл нь автобус метроны хувьд болохоор нэг удаагийн автобус метро ашиглахад 1 лев 60 стотинки гэж байдаг. Тэгэхээр тэр нь бас Монгол мөнгөөр 3,000 төгрөг. За. Нэг тиймэрхүү. Зөв. Тэгэхээр төгсгөл нь одоо бид хоёрын бас ярилцах цаг өндөрлөх болсон байна. Ер нь Болгар улсын хувьд манайхаас арай соёлын ялгаатай ч юм уу тийм анзаарсан зүйл байвал хэлж болно. Эсвэл зүгээр өөр Болгар улстай холбоотой бас нэмж одоо хэлхийг хүссэн зүйлийг хэлээд хоёулаа яриагаа өндөрлөх. За, соёлын хувьд ер нь нэг амар ялгаа. Ер нь л айгүй төстэй санагдсан. Тэгээд нэг юм нь болохоор нөгөө нэг бид нар ч нөгөө нэг team гэвэл толгоогоо ингээд дэшин давшин тохиод үгүй гэвэл ингэдэг штэ. Энд ч болохоор хүмүүс нь team гэвэл ингээд үгүй гэвэл ингээд энэ чинь ерөөсөө холон бат хийж дуустай ерөөсөө ингээд нэг ингэсэн л хүмүүс тэгээ ойлголцохгүй юу гэх. Тэр юм үгүй юм уу нэг тийм л байдаг та. За тэгвэл тэр талаараа бас манайхаас яг эсрэгээр юм байна штэ тийм. Тэгээд ер нь хэлэхэд бол Болгар аюу гой ороо амар сүртэй нөгөө нэг одоо Герман ч гэдэг юм уу одоо Франц ч гэдэг юм уу амар лаг хөгжсөн лаг биш ч гэсэн ирээд амьдраад ер нь байхад бол аюу тийм
тутна. Хот айгүй хурдан би одоо бол айгүй хурдан тасцсан ерөөсөн энд айгүй олон жил амьдсан шиг санагддаг шүү дээ. Тэгээд айгүй хүмүүс нь айгүй нөхөрсөө юм болохоор ер нь бол Болгар бол айгүй гоё юм. За тэгэл байх ба. За тэгэхээр өнөөдөр маань зочны хувьд бас Болгар улсаас хулангийн үед бас өөрийнхөө ямар ч байсан ирсэн 6 сарын туршлага харж байгаа зүйлүүдээрээ бид нарт бас Болгар улсыг танилцууллаа. Тэгэхээр сонирхолтой байлаа, баярлалаа. Бас хичээл номд амжилт хүсье. Баярлалаа. Урьж оролцуулсан баярлалаа. За баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За чиний хувьд гэсэн. За тэгэхээр өнөөдөр маань зочин Болгар улсаас холбогдлоо. Тэгэхээр бас нэлээ соёлын хувьд гэдэг юм уу, ер нь бол бас бусад зүйлүүд өртгийн хувьд гэх юм бол манайхтай нэлээд төстэй байдаг юм байна. Тэгэхээр бид нар ер нь одоо тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийнхэн яг өөрсдийнх нь үзэл бодлоор тэр улс ямар вэ гэдгийг бол ингэж ярилцдаг нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Үргэлжлүүлээд та бүхэнтэйг орой 19 цаг 15-нд Солонгын орны нэвтрүүлгийн ээлжийн шинэ дугаараар уулзгаа. За тэр хүртэл төр баяртай. Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. Үнэт цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвөөс хүргэж байна. 1991 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар олгогдсон хувьцаагаа хаана өгснөө шалгахыг хүсвэл та өөртөө байрлах түүц машинаар иргэний үнэмлэх 3-1-ийг уншуулан хувьцаа цэсийг сонгон мэдэх боломжтой. Мөн та 158989 дугаарт регистрийн дугаарын эхний 2 үсгийг Латин фондоор бичин зай агуулгүйгээр 8 оронтой тоогоо үргэлжлүүлэн бичин мессежээр илгээж өөрийн үнэт цаасны компани болон Эрдэнэс тавталгай компани хувьцааны тоо ширхгээ хараарай. Харин гадаадд байгаа бол www.mcsd.mn хаягаар нэвтэрч регистрийн дугаараараа шалгана. Мэдээлэл авахудаас 712-460 дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Насабацхан сонсогчдоо Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрлагны сүлдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүс байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3